Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн засаг хязгаарыг одоо нэмэгдүүлэх, дээрээс нь тусгай хамгаалалттай газар нутгаар байгалийн онгон их төрхийг авч үлдэхийн учир шалтгаан юу юм бэ гэдэг тухай бас тавьчихсан хэлмээр байна. Бид зам, барилга, бусад байшин барилга энэ бүх зүйлийг бүгдийг буцаахаас сэргээд буцаагаад гаргаад ирж болно. Алга болсон гориг шант, алга болсон биологийн олон зүйл амтан, ургамал, газар шороо, хөрс энийг бид нар буцааж бий болгож чадахгүй. Тэгэхээр байгаль биднийг бүтээсэн болохоос бид байгалыг бүтээдэггүй. Ийм учраас байгалаа авч үлдэнэ гэдэг бид өөрсдөө энэ ирээдүйдээ улс орноо авч үлдэж байгаа л асуудал юм байна. Тийм учраас энэ тусгай хамгаалалттай газар нутгийн хил хязгаарыг тэлж газар нутгийн 30% хүргэх ёстой гэдэг ийм утга барьж